Сайн байцгаана уу? Би NRC-ийн захирал Алтан цэцэг байна. Өнөөдөр та бүхэндээ хэрэглэгчийн итгэлийн индексийн 2025 оны 3 дугаар улирлын үр дүнгээс танилцуулах гэж байна. Хэрэглэгчийн итгэлийн индекс энэ улиралд 98.4 гэж үнэлэгдлээ. За энэ үр дүн нь өмнөх улирлынхаа түвшинд боловч жилийн өмнөхөөс 16.4 пунктээр буурсан үзүүлэлт юм аа. Хэрэглэгчийн итгэлийн индекс 2023 оны 2 дугаар улирлаас 25 оны 1 дугаар улирлын хооронд 8 улирлын туршид жилийн өмнөхөөсөө эрг өсөлтөд явж ирсэн. Харин өмнөх улирлаас буюу 2025 оны 2 дугаар улирлаас бууралттай гарч эхэллээ. Энэ улиралд өнөөгийн байдлын индекс, ирээдүйн хүлээлтийн индекс хоёулаа буурсан үр дүн гарлаа. За өнөөгийн байдлын үнэлэмж буурахад хэрэглэгчдийн бизнесийн нөхцөл муутсан гэж үзэж байгаа нь бол гол нөлөөг үзүүллээ. За харин ирээдүйн хүлээлтийн индекс муутахад хэрэглэгчид бизнесийн нөхцөл, ажлын олдоц муудна, орлого сайжрахгүй гэж үзэж байгаа нь индексийн утгыг бууруулахад нөлөөллөө. Хэрэглэгчийн итгэлийн индексийн бүс нутгийн үнэлгээг авч үзье. За хэрэглэгчийн итгэлийн индекс энэ улиралд хангаан бүсээс бусад бүх бүс нутгуудад бол бууралтай гарлаа. За ялангуяа төв болон баруун бүсэд хэрэглэгчийн итгэлийн индекс бусад бүс нутгуудтай харьцуулахад жилийн өмнөхөөсөө ихээхэн буурсан юм үр дүн гарсан байна. За хэрэглэгчийн итгэлийн судалгаа маань удаа эдэлгээтэй бүтээгдэхүүний эрэлтийг танддаг. За удаа эдэлгээтэй бүтээгдэхүүний эрэлт нь эдийн засгийн нөхцөл байдлаар нэлээд ойрхон юм уялдаатай өөрчлөгддөг үзүүлэлт байдаг. Энэ улирлын байдлаар иргэдийн 38.5% нь удаа эдэлгээтэй бүтээгдэхүүн ойрын 6 сард худалдан авахар төлөвлөж байгаа гэж хариулсан байна. За энэ үзүүлэлт нь өмнөх улирлалтай харьцуулахад 10.4 пунктээр буурсан байна. Харин жилийн өмнөхөөсөө 4.2 пунктээр өсжээ. Удаа эдэлгээтэй бүтээгдэхүүнийг дотор нь задлаад харуул бас харилцан адилгүй байна. Жилийн өөрчлөлт нь тухайлбал автомашин болон үйл хөдлөх хөрөнгийн хувьд бол эерэг буюу жилийн өмнөхөөсөө худалдаа авалт өсгөхөөр төлөвлөж байгаа хандлага байна. За харин эд оршил цахилгаан барааны хувьд жилийн өмнөхөөсөө 13.5%-аар буурахаар харагдаж байна.